сайн байцгаана уу? 100-ны мэдээ сонины энэ 7 өдрийн тамиугаар эхэлж байна. Энэ удаагийн тамиг сэтгүүлч Нэмсүрэн сэтгүүлч лав жаргалаар хөргөж байна. За манай даваа гарагийн удмын бохрал болонд энэ удаа ямар зочин орж оролцуулсан мэдээ таян тухайга бидэнтэй хаваалцаач. Даваа гарагийн дугаарын амьдралын тойрог болон гэж байдаг. Мөн удмын бохрал болон байдаг. Энэ удаагийн даваа гарагт бол удмын бохрал болонгаа хөргөсөн байгаа. Тэгэхээр одоо сүүлийн өдрүүдэд чөлөөлөх дайны бас ялалтын баярыг бид тэмдэглэсэн. Энэтэй холбоотойгоор чөлөөлөх дайнд оролцож байсан Ахмад дайчин өвөө түүний хүргэн хурандаа Эрдэнэ чулуун дэд хуранд 3 дугаар үе буюу ачхуу ган төмөр гэдэг дэд хурандаа нарын гэр бүлийг оролцсон байгаа. Тэгэхээр ган төмөр хурандаа маань дэд хурандаа маань инхийг сахиулах үйл ажиллагаанд бас их оролцож байсан. Ялангуяа 2016-аас 2017 оны инхийг сахиулах ажиллагаанд 850 хүний баг бүрэлдэхүүнтэй багийг ахлан ажиллагаанд оролцоод ирсэн. Үндсэндээ салбартаа танигдсан мундаг одоо өсөж яваа цэргийн маш сайн боловсон хүчин юм билээ. Түүний аав Эрдэнэ чулуун хурандаагийн хувьд бол насаараа зэвсэгт хүчний батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн гэж байдаг. Тэнд насаараа ажилласан одоо социологийн ухааны доктор мөн хурандаа золтой бас сонирхолтой зочин байна байсан. Тэгэхээр социологийн ухааны докторийн одоо доктор яагаад хурандаа болчих вэ гэхээр өөрөө бас их сонирхолтой. Цэргийн байгууллагын ажилчдын одоо нийгмийн асуудлаар докторийн зэрэг хамгаалсан. Тэгээ насаараа эрдэм шинжилгээний ажил хийсэн ийм сайхан гэр бүлийг урьж одоо удмын бахархал болонд оролцсон байна. За бас үүнээс гадна манай 100-ны мэдээ сонинд бас салбарын одоо тийм манлайлагч шинийг санаачлагчдыг бас уурж оролцуулдаг leadership forum гэдэг болон байдаг. За энэ удаагийнхан болон болохоор бид байгаль орчин мэдээлэл сургалтын төвийн захирал экологч шин цэцгийг бол урьж оролцуулсан. Тэрээр бол одоо дэлхийн улсууд одоо ногоон сургуулийн стандартыг бол одоо ингэж мөрдөх шаардлагатай байна гэхдээ ийм тэргүүтээ одоо шин санаа оноодыг бас манай сониноос хуваалцсан байна. За үүнээс гадна манай 100-ны мэдээ сонин болохоор бүс нутгийн мэдээг бол одоо хөргөж байгаа. За энэ удаагийн даваа гарагийн дугаарт болохоор зүүн бүсийн мэдээг бол хөргсөн. За Монгол орны маань зүүн бүст болохоор Хинтид орно Сүхбаатар гэсэн 3 аймаг бол одоо багтж байгаа. За Монгол орны одоо өнцөг болон мөрт зарим нутгууд нь болохоор гандуу тийм гантай жилүүд тохиолж байгаа бол одоо зарим нутгууд нь болохоор өвс урган бол одоо гарц сайтай сайхан жилүүд бол бас ингээд үргэлжилж байна. За Монгол орны маань зүүн бүсийн нутгад болохоор жишээлбэл одоо Хадлангийн Монгол орны тийм хадлан өвлийн бэлтгэл хадлан гэдэг. Одоо ихэнх одоо ажлыг бол нуруунд дээрээ өөрдөг. За тэр ч утгаар бол одоо яг хадлангийн ажил одоо эд дундаа өрнөж одоо өвсөн бол одоо бусад одоо хүндрэлтэй аймагуд руугаа бол одоо экспортлж байна. Харин буцаагаад одоо өвлийнхөө үйлдвэрлэлд бол одоо тэдгээр аймагуудаас бас буцаа одоо малчтыг бас одоо импортлж оруулж яаж одоо нэг отрын бүс нутагтаа бол одоо үйлжүүлэх бас төлөвлөгөөтэй байгаа тохиол энэ удаагийн мэдээндээ бол хүргэсэн байна. За мегмар гарагийн дугаарт болохоор бас улс төрийн иргэн тойрондоос томоохон үйл явдлууд өрнөгшиг болоо тэр тухай таваас бидэнтэй хаваалцаач. Тэгэхээр мегмар гарагийн дугаарын бас нэгэн онцлог материал минь одоо 3 дахь ерөнхийлөгч Намрын энх баярын ТV телевизэд төгсөн ярилцлагыг бүрийхээр нийтэлсэн. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа бас нэг улс төрийн үйл явдал бол яхахгүй одоо хятадтай байгуулсан нүүрсний гэрээ, нууц гэрээ гил болох хэвээр. Энэ гэрээний ард ямар булхаалаа өөр байгаа юм бэ гэдэг асуудлыг 3 дахь ерөнхийлөгч Намрын энх баяр нэлээд одоо шүүмжилж байр суурь илэрхийлж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол манай улсын хувьд энэ одоо гэрээний дагуу одоо байгаа биржийн үнээс хамаагүй бага үнээр гэрээлсэн. Үнээс алдагдал нь дор хаяж хамгийн багадаа $25 одоо 40-с дээш доллар тоон тутамдаа алдаж байгаа ийм нууц гэрээ болсон байна. Энийний ард ямар булхаал өөр байгаа юм бэ? Салбарын сайд нар энэ асуудлыг яагаад олон нийтээс нуугаад байна гэдэг байр суурийг бол илэрхийлж байгаа. Энэ нэвтрүүлгийг одоо хоёр нүр дамнуулан хэлсэн байгаа. За бас нэг манай улсын хурлын дараа бас Казахстан улсад бас одоо төрийн ажил хийсэн шүү дээ. Тэр тухай бас та ярил. Тэгэлгүй яг Казахстан Монголын харилцаа бас их өрмөц хоёр улсын харилцаа байдаг. Төв Азийн одоо орнуудаас хамгийн ойр дотно. За мөн ард иргэдийн энгийн иргэдийн хоорондын харилцаач маш гүн гүнзгий тийм Казахстан Монголын харилцаа бас өрмөц байдаг. Тэгэхээр энэ улсад бол үндсэндээ суралцах юм маш их байна гэдгийг манай сэтгүүлч бас энэ айлчлалын үеэр онцлон нийтлэл бичсэн байгаа. Тэгэхээр үндсэндээ бол одоо Казахстан улсын хувьд зөвхөн Төв Азид гэлтгүй сүүлийн жилүүдэд бол Төв Азиас гадна одоо Азиад тэргүүлэх амбицтай байгаа улс орон. Тэгэхээр эндээс бид нар юуг нь суралцах юм бэ? Одоо энэ айлчлалын гол үр дүн юу вэ гэдгийг 2 дугаар нүүр одоо мегмар гарагийн 2 дугаар нүүрт
онцлогоо хүргэсэн байгаа. Тэгэхээр ашиглаж чадах юм бол алтан боломж хатгах Казахстаны айлчлал гэдэг нийтлэлийг томилт болонд хүргэсэн. За 5 гарагийн дугаарын гол материал бол манай сонины одоо нийтийн эрх ашигын төлөв 2-7 хоног тутмын нийтлэлийн нэг байлаа. Тэгэхээр энэ 7 хоногийн 5 гарагийн дугаарын бас онцлог нийтлэл байсан e-bike сурооны асуудлыг хөндөж бичсэн. Тэгэхээр энэ асуудал дээр ер нь яг ямар нөхцөл байдал байгаа гэдэг талаараас өөрөө судалж бичсний хувьд тодорхой тайлбар хэлвэл. За энэ 5 гарагийн дугаараар болохоор одоо 5 хүний аминд хүрсэн цахилгаан тээвэр хэрэгсэд одоо төгжрлийн шийдэл мөн үү гэх одоо нийтлээ хүргэсэн. За манай Улаанбаатар хотын одоо төгжрлийн одоо энэ донд одоо задуус одоо ажиллаа амьдралаа бас зохицуулахын тулд энэ цахилгаан тээвэр хэрэгслүүдийг бол ихээр унждаа замын хөдөлгөөнд оролцдог. За үүнийхээ хажуугаар маш их одоо осод гэмтэлд ортож бас бүр цааш тайдаас амь насаа хүртэл ингээд алддаг бол маш том эрсдлийг бол ардан дагуулж идэг юм байна. За гэмтэл сог судлалын үндэсний төвөөс авсан одоо 2025 оны эхний 7 сарын мэдээлэлээр бол нийт 1566 хүн одоо гэмтэж 2 хүн бол нас барсан байна. За энэхүү том мэдээд нь болохоор 2024 оны 12 сарын одоо нийт тоо үзүүлэлтээс бол 3 дахин өссөн одоо юм нөхцөл байдалтай байгаа. 2025 оны эхний 7 сар мөртлөө өнгөрсөн жилийн 12 сараас 3 дахин. За өөрөөр хэлбэл болохоор энд одоо энэхүү осол гэмтлүүдийн болохоор хамгийн одоо их өртөж байгаа насныхан гэх юм бол 15-аас 19 насныхан байгаа юм. За гэхдээ одоо эдгээр одоо осол гэмтэл одоо нэг зохицуулах ямарч эрх зүйн орчин бол одоо манай Монгол улсад бол хараахан үүсээгүй байгаа маань. Тухайлбал одоо замын хөдөлгөөний тухай хууль нь болохоор энэ төрлийн одоо яг энэ шинэ бичил цахилгаан тээврийн хэрэглүүдэд одоо зохицуулах бол тэр тодорхой заалт тийм журам бол байхгүй байгаа юм байна. За тэгэхээр одоо улсын хурлын гишүүн одоо Батчимгээр ахлуулсан одоо хуулийн төсөл болохоор энэ дээр бол ажиллаж за дэлхийн одоо өндөр хөгжилтэй улсуудын бас жишгээс суралцаж одоо хуулийн төслийг бол боловсруулсан. За ингэхдээ бол энэ 5 сард бас нээлттэй хэлцүүдийг зохион байгуулж хаврын чуулганаар одоо энэ хуулийн төслийг одоо ингээд боловсруулж цааш одоо хэлцгийг бол дэмжүүлсэн байгаа маань. За энэхүү хуулийн төсөл нь болохоор одоо энэ удаагийн энэ намрын чуулганаар бол одоо дэмжиж бол батлуулахаар болсон байгаа байна. За ингэхдээ болохоор 16 нас хүртэлх хүмүүстд болохоор одоо энэ цахилгаан тээвэр одоо цахилгаан дугуй сурааны бол одоо унахгүй. За 16 буюу түүнээс дээш насныхан бол унана. За гэхдээ одоо 25 км/цагаас дээш хурдтай харин тээврийн хэрэгслүүдийг болохоор нөгөө тусгай одоо мотоцикл барих ангиллын одоо тэр жолооны үнэмлэхтэй хүмүүс бол барих юм байна. За замын хөдөлгөөнд оролцохтой болохоор одоо тусгай ундаг дугуйны ч юм уу тийм замаар явна. Хэрвээ тийм зам байхгүй бол машин замын баруун талын жигүүрийг барьж явна. За хэрвээ явган хүний замаар явах юм бол одоо 10 км/цагаас л одоо хитрхгүй байх одоо тэмцэл заалтуудыг л оруулсан байгаа маань. За гисэн хэдий ч бас одоо яг үнэхээр одоо энэ цахилгаан тээврийн хэрэгсэл ундаг дугуйнуудыг явах тусгай зам одоо байхгүй болохоор энэ төрлийн бас осол гэмтлүүд бас яг тасрахгүй гэж хэлэх бол баталгаа байхгүй. Тэгэхээр энэ төрлийн одоо бас осол гэмтэл одоо асуудал бас ардаас бас хөвөрсөөр хариулт бас нэгсээр л байгаа юм. За пүрэв гарагийн дугаарын онцлог материалаар одоо дэлхийд нэлээд энэ 7 хоногт олон улсад шүүгэнд харсан Непалийн чагсаалын талаар онцлсан байгаа. Тэгэхээр Непал улсад үндсэндээ олон нийтийн сүлжээг хааснаас үүдсэн томоохон жагсаал маань ямар том өргөжиж дэлхийн нийтийн асуудал болоодыг бас манай уншигч үзэгчд бүгд мэдж байгаа. Тэгэхээр анх бол сошиал сүлжээг хаасан, сошиалын 26 сошиал сүлжээг хаасан энэ одоо эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн Жензи үеийнхний жагсаал жагсаалыг төр цагдаагийн хүчээр зохицуулахыг оролцсон. Үүний улмаас 19 хүн амиа алдаж 200 орчим хүн гэмтэж бэрцсэн асуудал гарсан. Энэ үүнд эгдүүцэж, бухимдаж, дургуутсан иргэд үндсэндээ бол авилгын асуудал руу шилжсэн байгаа. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтнуудын одоо хит өндөр тансаг хэрэглээ ямар их одоо тэрийг гайхуулсан олон нийтийн сүлжээгээр ялангуяа гайхуулдаг энэ нөхцөл байдал зөвхөн Монгол улсуудчдыг одоо Непалд ч гэсэн байдаг нэлээд төстэй гэдгээрээ бас манайхан нэлээд харьцуулж ярьж байна. Тэгэхээр энэний одоо үргэлжлэл маань одоогоор бол тодорхой хэмжээнд жагсаалт цуглаа намдсан ч гэсэн дараагийн ерөнхий сайд огцорсон, ерөнхийлөгч нь уучлалгүйсэн зэрэг энэ улс төрийн нөхцөл байдал нь хараахан шийдэгдэж дуусаагүй байгаа. Тэгэхээр эндээс авах сургамж юу вэ гэхээр мэдээж үнэхээр одоо дэлхийн нийтээр зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн нийтээр энэ авилгын асуудлыг одоо үзэн яддаг, тэрнийхээ төлөө ард иргэд нь нэгдэж чадсан тохиолдолд бас одоо авилгачтай жинхэнэ утгаараа тэмцдэг ийм нөхцөл байдал бас байдгиймаа гэдгийг
одоо дэлхийн нийтэд харуулж байгаа юм үйл явдал боллоо. Тэгэхээр энийг бас манай сонин бүр угааргийн дугаарынхаа гол материалаар онцлон нийтлсэн байгаа. За үүнээс гадна бас манай сонин TED бидгээд болон байдаг. За энэ удаагийнхаа болонд болохоор одоо манай Монгол улсад ч одоо нэг сургууль цэцэрлэгийн анги танхимын одоо хүртээмж буу одоо муу. Тэгээ одоо нэг ангитай маш олон хүүхэд одоо ингээд хичээл зэрэгээр одоо асуудууд байдаг шүү дээ. Тэгээ сургууль цэцэрлэг барих гэхээр улсын төсөв мөнгө байхгүй их одоо шалтгаануудыг бол тавьдаг. За гэхдээ л одоо Казахстан улсад жишээлбэл авилгалаас хураасан хөрөнгөөрөө одоо сургуулиуд барьдгийм байна. За тухайлбал 2023 онд одоо арилжааны гэмт хэрэгээр хураагдсан хөрөнгө буюу 151 одоо тэрбум тенгээг одоо боловсролынхаа салбарт зориулсан ингээдтэй нийт одоо 62 шинэ сургуулийг бол барьсан байгаа байхгүй. За тэгэхдээ манай Монгол бас авилгалын индексээр одоо санитар жагсаал болсон Непал улсын бүр 10 жагсаж байгаа жишээтэй. Энэ мэт одоо олон асуудлуудыг бас энэ удаагийн бас TED болондоо бол онцлсан байгаа. За баасан гарагийн дугаарын хувьд одоо улс төрийн материалыг гол материалаа болгон онцлсан. Тэгэхээр улс төр хөгжөөний ард гэдэг манай сонины бас нэлээд тренд уншигчдын хүсэн үлээдэг болон байдаг. Тэгэхээр ойрын өдрүүдэд бол хөгжлийн банктай холбоотой асуудлыг шүүхээс хилцэж байна. Тэгэхээр энэ асуудалтай холбоотойгоор бас ямар одоо гаргалгаа байгаа вэ гэхээр ямар өнцөг байна вэ гэхээр энэ хөгжлийн банк гэдэг асуудлын ард байгаа зарим хүмүүс ингээд үлдчихэж байгаа юм биш үстэй гэсэн байр суурийг бас манай томч бичсэн байгаа. Хөгжлийн банкны эргийг гол гэрчүүгээр шүүгээд байгаа юу гэдэг нийтлэлийг бас энэ баасан гарагийн дугаарын 1-р нүрээс унших боломжтой. Тэгэхээр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын их баяр одоо хятадтай байгуулсан гэрээг ил тод болох ёстой гэсэн байр суурь сүүлийн өдрүүдэд нэлээд хүчтэй хэвлэмдэл илэрхийлсээр байгаа. Тэгэхээр энэ гэрээтэй холбогдуулаад одоо ерөнхий сайд Хасан оюун эрдэнэ их хурлын дарга Амар Баясгалан болон бусад их хурлын гишүүн засгийн газрын гишүүдэд хандаа ил загтлыг гаргасан. Тэр ил загтлыг манай сонин бүрийнхээр нийтлсэн байгаа. Тэгэхээр энэ ил загтлын гол агуулга нь дээр өмнө хэлсэнчлэн одоо манай улс энэ гэрээнээс юг хожиж байгаа юм бэ? 25-аас 40 ам доллар тоон тутамд алдах нь зөв үү? Дээрээс нь мөн зөвхөн одоо энэ гэрээний дагуу нийлүүлэх нүүрсэн дээр коксчсэн нүүрс илүү гаргаад одоо коксчсэн нүүрсийнхаа бараг 40%-ийг энэ гэрээний дагуу гаргах гэж байгаа юм байна. Энэ маань эргээд манай улсад ямар хохиролтой юм бэ гэдэг асуудлыг одоо ярьж нэлээд хатуу шүүмжилсэн байр суурь илэрхийлсээр байгаа. Одоо баасан гарагийн дугаарын бас нэгэн одоо нийтлэл бол ардын намын улс төрийн мэдээлэл бол ялцчихгүй энэ 7 хоногт одоо ардын намын баг хурал хуралдах байсан уу? Удирдах зөвлөлийн хурал хизээ вэ гэдэг асуудал бас нэлээд одоо анхаарал татсан сэдв байлаа. Тэгэхээр ардын намын хувьд одоо удирдах зөвлөлийн хурлаа хуралдуулсны дараа баг хурлаа хуралдуулж иж намын дараагаар шийдэх асуудал байгаа. Тэгэхээр удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулахын өмнө одоо ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар Солонгос улсад дэмжлэгэнд явсан учраас одоо түүнийг ирсний дараа хуралдана гэсэн одоо яриа бол байгаа. Мэдээж энэтэй холбогдуулаад эх 7 хоногт бас улс төр нэлээд буцлах янзтай. Өнөөдөр бол Монгол ардын намын даргын асуудал бол Монгол улсын одоо их хурлын дарга намын даргад нэр дэвшнэ гэдгээ ил тод зарлчихлаа. За тэгээд түүнтэй холбоотойгоор ардын намын нарийн бичгийн даргаыг барьж хорсон асуудал бас 7 хоногт үйл явдал өрнөсөн. Тэгэхээр эх 7 хоногийн хувьд бол нэгдсэн чуулган эхлэн ардын намын даргын асуудал шийдэгдэнэ гэдэг нэлээд улс төр бужигнсан эх 7 хоног болох төлөвтэй байна гэж харж байна. 100-ны мэдээ сони энэ 7 хоногийн таймыг хүрээд өндөрлөж байна. Дараагийн таймаараа уулзлаа. Түр баяртай. Зүүн түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрчвчин үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ